Монгол Ардын намын удирдлагууд сонгуулийг лөөвөрдөх хар машиныг хакердах тухай аудио бичлэг сонгуулийн үеэр цацагдаж олон нийтийн анхаарлыг ирэхгүй татж байсан. За гэсэн ч хууль хяналтын байгууллагаас дээрх бичлэгийг эвлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Тэгвэл улсын их хурлын дарга Мегомбын инх болд 60 тэрбумын бичлэгтэй холбогдуулан өөрийнх нь нэр төрд халтсан гэдэг шалтгаанаар шүүгд хандахаар болсон байна. Үүнээс гадна ойр тойрныхоо 30 гаруй хүнийг төрийн өндөр албан тушаалд томилуулсан, шатхууны хомсд өөртөө холбоотой, өвлөгийн морин уралдааныг хориглох асуудалд засгийн газарт шахалт үзүүлсэн гэх зэргээр өөрийг нь гүтгсэн гэж үзэн нэр бүхий иргэд болон улс төрийн нам хүчин хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүгд өгч нэр төрөө сэргийлэхээр болсон байна. Эвлүүлэг гэсэн юмнууд ярьцгааж байна л. Наадах чи эвлүүлэг биш, одоо би шулуухан бай. Эвлүүлэг биш. Тэгэхээр Ганбаатар гэдэг хүн ярьсан. Сандуу гэдэг хүн тэр ярьсан зүйлийг дэмжсэн. Дэмжсэний дараа инк болдоор орж инээгээ танилцуулсан. 3 хүний л асуудал байгаа шүү дээ. Энэ бол эвлүүлэг биш. Тэр эвлүүлэг гэдэг чинь нэмдоржи хоолойг чапи дуурайхыг эвлүүлэг гэдэг болохоос биш. Инк болд сандуу хоёр ярьчихсан юмыг эвлүүлэг гэж яаж үзтий. Одоо болно.